Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 8 цаг 10 минутанд эхэлдэг та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ өнөөдөр адал явдлаар дүүрэн амттай уутыг нэ өрөөтэй Бомпари байгалийн орц найрлагатай Бомпари хамтран ажиллаж байна. За мөн Skytel InLive Hybrid хамтран ажиллаж байна. Холсон төлбөрт үйлчилгээгээрээ. За, эфир толгойдохдоо манайхан 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны айл рүү залгаад дуудаж байх юм бол та утсаа спикер дээр нь тавихгүй нэгдүгээрт. За, хоёрдугаарт нь Bluetooth-ээр машинтайгаа ч юм уу холбохгүй. За, тэгээ гуравдугаарт нь өглөөний мэд тэр байна гэж нэрээ хэлж орж ирээд хэдүүлээ эхэлнэ. За, өнөөдөр ялагч тодруулна бас ялагч маань өнөөдөр энэ амар гэдэг энэ Монгол өглөөний цай, эрүүл мэндийн өглөөний цайг одоо нэг сарын эрхийг бэлгэн давах юм байна. Би дөнгөсөө аргуу надаа өгөөд хэрглэж үзээд бүр фэйсбүүктэй пост оруулж явж байна. Өглөөний цай ууж ямар амархан болсон юм бэ? Би ер нь өглөөний цай уудгаа тэгээд өглөөний цай сая уусан чи зүгээр хөл мүсгнаа баалгаж. Наач бүр амар гоё юм байна. За энэ дотроо хошны самартай тэгээд зүгийн балтай за мөн 10-аас бүрдсэн яг ийм амархан өглөөний цай эрүүл мэндийн зорилттой өглөөний цаг нэг сарын эрхийг өнөөдөр бас хожих нэ. За тэгэхээр та 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаараар холбогдоод асуултандаа хариулаад ялагч болоод ялагчаасаа нэгийг азтнаар сүлдэнд дадруулна. Эхний сонсогчоо бүгдээр авцгаая. 88 99 тэгдлээ байна. 99 тэгдлээ байна уу? Өглөөний мэнд Бүрэнбат байна. Өглөөний мэнд Бүрэнбат. За Бүрэнбат. Өнөөдрийн асуултууд маш хөнгөн хөгжилтэй бай гэдэг оройтой сэдвээр явагдаж байна. Хятадын цагаан хэрмийг сансраас харах боломжтой. Тийм үгүй гэсэн асуулт байна. Цаг явсан. Боломжгүй. Боломжгүй тэгэл яах вэ? Дараагийн асуулт Роми Хамблан Франсис хэдэн наснда таалалт төгсвөө? Цаг явсан. За сая 82 таа гэсэн баха. 82 холбогдсон байлаа биш юм байна. Сайхан өнгөрүүлээрээ. За харин өөр тоо байж таарах гэдэг юм те. За Роми Хамблан дөнгөж сайн насарсан. За тэгээ үүнтэй холбоотой шинэ Хамблан одоо Аз гаралтай хүн болох уу юу хүү гэж одоо анхаарлын төвд энэ сэдв байна. Дараагийн сонсогч 99.5 байна уу? Өглөөний минь дайсан байна. Өглөөний минь оюуцсан. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. За оюуцсан инг уул гэхийг монгол бичгээр галхил. Цаг явсан. Монгол бичгээр уул гэхийг яаж бичих вэ? Цаг явж байна. Агуулаа. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. За бас нэлийн хэцүү асуулт байна шүү. Хувдаа гэж ямар амьтны үр төлийг хэлдэг вэ? Хувдаа. Хэрэм. Хувдаа мэрэгэн гэдэг. За тэгвэл дорн говийн төвийг нэрлэнэ өгсөн байна. Цаг явсан. Сайн. За ялагчаар тодорч байна. Краш юм байгаамаа. За оюуцсан маань энэхүү одоо дарааллан ялж байна. За өнөөдөр бас ялагчаар тодорч бэлгэний эзэн болох боломжтой шүү. Сонсож байгаарай. Баярлалаа. Баярлаа. За оюуцсан бас гайхуулж байна. 9131 байна уу? Байна уу? Байна. Сайн өглөөний мэнд. За нэр хэлнэ. Өглөөний мэнд Боргил байна. Боргил. За Боргил. За Боргил гоё нэртэй байна. Роми Хамблан Франсис сая хэдэн наснда таалалт төгсвөө? This call will be recorded. 84. 84. Биш юм байна. Биш байна. Хавцсан баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрээ. За интернетээр баахан л мэдээ яваад байсан. Тэдэн наснда таалалт төгслөө гэд 95.1 3 дахь хүн болгоны энэ асуултан дээр байна уу? За өглөөний мэнд хөлөрт. Хүлэрт. Өглөөний мэнд хүлэрт ойр толбогдоог юм биш үү те? За. Роми Хамблан Франсис хэдэн наснда таалалт төгссөн бэ? 88. 88 тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. За дараагийн асуулт ийм асуулт байна. Хөгжилтэй асуулт гэж хэлж болно. Чак Норрис нэгэн баатартай зодолдоод ялагдсан өмднийхөө гадуур бандажаа өмсгөхөөр тохиролцсон юм байна. Чак Норрис хэнийг бялаб нүдсэн бэ гэсэн байна. Цагаас. Ярьжсэн санаж байгаа бол Нивөө инээд. За ингээд одоо баатруудаас орчин үеийн баатруудаас нэг нь Чак Норристой зодолтой ялагдсанаас болоод бандаж өмднийхөө гадуур өмссөн гэсэн хөгжилтэй асуулт байна. 3. 2. Чак Норрис орчин үеийн баатар. 2. Өмднийхээ гадуур бандаж өмссөн гэсэн. За холбогдсон даярлаа. Амьдсан бай. За дараагийн сонсогч авцгаая 88 тэгс байна уу? Өглөөний алтаач байна. Өглөөний мэндэ алтаачир. За алтаачир ийм асуулт байна. Таиланд улсын нийслэл юу вэ гэсэн байна? Цаг явсан.
Яа ч жоохон хүндөвтэй асуулт шүү дээ. За За холбоосон өдрийг баярлалаа. сайхан өнгөрүүлээрээ. Алтай учир гэхдээ бүр яг чаддаг бол чаддаг өөрийнхөө цаанаасаа ямар нэгэн дэмжлэг авдаг аюу үнж хөөрхөн сонсогч тий. За тэгэлгүй яхаа 77 77 38 83. За Таиландын нийслэл ч одоо бас хүндтэй орох юм байна. 99 тэг байна уу? Өглөөний минь ариун бол доо. Өглөөний мэндэ. Өглөөний Бол мэндэ бол доо. зарим бол ийм асуултан дээр явж байгаа. Чак Норрис нэгэн баатартай зодолдоод ялагдсан өмнөнийхөө гадуур бандаж өмсгөр болсон байна. Чак Норрис хэнийг бялб нүцсэн бэ? Супермен. Супермен. Одоо суперменийг харахаар л ингэ санагдаж болохгүй. Бандаж гадуур өмссөн шалтгаан нь ийм боёо гэж байна. За дараагийн асуулт. За Марзан кино тайлбар гэсэн ийм төрлийн асуулт байна. Яруугаар эмо бүсгүй хүүртөө уерхүү, нохотоо уерхүү гэдгээ шийдгэж гоём уу удтгаа гэсэн. Энэ ямар кино вэ? Санаанд орж ирчихгүй байна. За яг нохоо шээ чон. Яруугаар эмо бүсгүй. Нөгөө 3 юу юм шүү. 2 Twilight мөн үү? Twilight. Яруугаар эмо. За Ягар юм уусгүй юу? тэгвэл дараагийнх бас ялалтын асуулт бас Марзан кино тайлбар байна. Огрэ Instagram-ын фильтргүүгээр бүсгүй кайрал сурдаг гэсэн байна. Instagram-ын фильтргүүгээр бүсгүй кайрал сурдаг. Кино ямар кино вэ? За гэсэн. Ширэко. Ширэк юм байна. Оо, баярлалаа. За яалагчаар тодорч байна. За. Өдрөө сайхан өнгөрүүлээ. Баярлалаа. Ямар гоё асуулт юм бэ те. Instagram-ын фильтргүүгээр 99 19 байна уу? Байсан нэ багяно. Өглөөний мэндэ багий. За ийм асуултан дээр орж ирлээ. Тамгагүй төр жүжигийг зохиолыг хэн бичсэн бэ? Цаг явсан. За. Чи уул юм аа За ууснаар Манай зэгийг уяраагаар л 3 сонсогддог2 шүү. За стаарч ирдэг. Зэлгүй. За. За өдрөө сайхан өнгөрүүлээрээ холбоосон баярлалаа. Нууцлаг асуулт байж таарлаа. Бим 91 тэг 5 байна уу? Оо, за тасарчлаа. За манайхан хариултаа бичиж байгаараа бид хоёр энэ боломжийг ашиглаад хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ адал явдлаар дүүрэн амтны уудыг нээврээ байгалийн орс найрлагатай бомпари хамтран ажиллаж байна. За би чамд өчигдрийн яг яриадсан гисэлтаатай гэж олж гисэн шүү. За би биш ах шиг байсан. Чи надад жоохон. Мөн. А яг энэ үү? Оо за. Тийм ба тээ. Аха. Тийм байна. Миний болохоор нөгөө нэг юм гоё арталтай зөөлөн Эр хөр харагч нэг баба хэлбэр те. За чи юм бас танилцуулчих гоо. За энэ бомпори болохоор анх нөгөө хатуу чихэр буюу моримлаад хэлбэртэйгээр гараад дээр үед хэрэглэгддэг байсан шүү дээ. Тийм манайхан одоо айгуу санаж илээ. Дискотэй хамт Монголд орж ирдэг байсан баха гэд. За тэгсэн одоо нөгөө бүтээгдэхүүнээ төрлийг өөрчлөөд юм гоё зөөлөн чихрүүдийг оруулж ирдэг болсон мөлий. За энэ зөөлөн чихрийн давуу тал нь юу юм гэхээр ямар ч химийн будаг оруулагч байхгүй. Тэгээ хамт оруулагч өндөр оруулагч бас агуулаагүй. Чихрэг бүрэн жимснээс бүтсэн гэж аа. Одоо нөгөө энэ бамбруушны одоо жишээлбэл энэ толгойг ингээ харах юм бол нэг тийм өнгө оруулагч ороогүй гэдэг нь харагдаж байгаа үстэй. Тэгээ яг гоё жимсэрээ байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ ингээ зөөлөн чихэр надаа ингээ нэгдүгээр бас зарим нь арай хатуу ингээ нэг нялцаагаад эсвэл зарим нь хэд хатуу янз янз байгаа. Тэгээ энэ бүр ингээ маш гоё зөөлөн тэгсэн мөртлөө ингээ аманд ингээ нэг юм нялцаадгүй гэх юм уу нялцаадгүй тэгээд хамтан дээр бас айгуу гоё. Наалддаггүй. Наалддаггүй. Тийм за тэгэхээр ч гэдэг юм лээ. Нэг чихэр нь нэг бүтэн жимсний шүүс агуулсан буюу бөөрөлцгөн нэрс ловн гэх мэтчлээ ямар жимснийхийг та сонгож хэрэглэж чинь тэрнээс шалтгаалаад юм байгаа. Ер нь бол нөгөө байгалийн орчны найрлагатай жимс агуулж ийн гэдэг чинь витамин С-ийн агууламжлал айгүй өндөр байх гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл бөөрөлцгөн нэрс мэрс тийм ээ. За тэгээд цитрусын төрлийн гэдэг ч юм уу. Тэгэхээр хүүхдтэй бид нэг ингээд нөө чихэр хөхтэй айл болох сахар багтай чихэр хөхийг ирмэлцдэг шүү дээ. Яг энэ үед бол сахар багтай байгалийн орчны найрлагатай энэ витамин С-ийн агуулмж өндөртэй чихрийг хөх юм бол хүүхдийн хариулт мэндэд айгүй сайн юу юм байна. Сайн жишг болох юм байна. За, Бомбари Nestlé-гийн одоо бүтээгдэхүүн юм байна. За, Nestlé бол дэлхийн хэмжээний алдартай том компани. Nestlé-гийн одоо брэнд учраас та одоо хүүхдээ авч өгөхөд чанарт нь ерөөсөө санаа зовох шаардлагагүй гэсэн байна. За ийм хэрэглэгч угаасаа хэрэглэгчийн сэтгэл байгаа юм байна. За Монгол хоёрын даяар бүх дэлгүүрт худалдаалагдаж байгаа их хэмжээгээр захиалах бол 80 тэгдлөө 25 85 гэдэг дугаараар холбогдох юм байна. 80 тэгдлөө 25 85. За ингээд адал явдлаар дүүрэн амтны уудыг нээврээ те байгалийн орс найрлагатай бомбар за дахиад нэг авч та. Баярлаа. За баярлаа. Одоо дуусгаж амжих нь. Яна амжихгүй нэ. За дараагийн сонсогч аавн тийм 77 За 99 24 байна уу? Өглөөний минь доод байна. Өглөөний минь дээ. За
Тамгагүй төр жүжиг хэн бичсэн бэ? За гэсэн. Хамаагүй тэр багийн тавгсраа. Баугийн савсран өнжүүлийн зэхэр билүүний хэлтэрхий баяр үргээ. За дараагийн асуулт ийм асуулт байна. Дэлхийн хамгийн өндөр дотор байрладаг хөшөө аль улсад байдаг вэ? Цаг явсан. Хамгийн өндөр дотор байрладаг. За ихэнх хөшөө бол гадаа байдаг. За дайчин дотор байдаг хамгийн өндөр. За цаг явж байна. Хятад оо. Хятад Үгүй биш юм байна. Холбогдсон баярлаа. За энэ бас их сонирхолтой асуулт шүү. За одоо хаагур гэж юуны хөшөө байдаг юм болоо Би бүр бодоод болохгүй. За 77 3883 дэлхийн хамгийн өндөр дотор байрладаг хөшөө аль улсад байдаг вэ? За саяхан хэдэн жилийн өмнө 20 жилийн ойгоо хийсэн гэж явах шиг байсан. 2016 онд 20 жилийн ойгоо хийсэн гэж ярьж байгаа. Тэгэхээр ч одоо энэ жил 30 жилийн ойгоо хийх гэж юм уу? Дэлхийн хамгийн өндөр дотор байрладаг хөшөө 9967 байна уу? Ямар хөшөө юм бэ? Юм жижигхэн. Өглөөний мэндэ жижигэн олц. За. Жижигэн олц Таиланд улсын нийслэл юу юм болоо? Таиланд. Таиланд улсын нийслэл. Нийслэл. За ийм асуулт таарсан байна. За тэгээд хүнс. Бангкок. Бангкок. За тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт Нарны аймгийн хамгийн хүйтэн гариг юу вэ гэсэн байна? За гэсэн. Тааж. За сайн бодъё. Боди. Нарны аймгийн бүх гаригуудаа мэдэх үү? Жижигэн олц. Цаг дууссан байна. 3. Сугар биш юм байна. Холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За холбогдсон баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. За бүгд чинь дэлхийн хамгийн өндөр дотор байрладаг хөшөө аль улсад байдаг вэ? Энийг Асуулт дээр явж байгаа. бодоод байх юм. Яг хариултаа харсан л та гэдэг яг ямар 86 89 байна уу? Хөөе. Өглөөний мэндэ. За дэлхийн хамгийн өндөр дотор байрладаг хөшөө аль улсад байдаг вэ? Будет Франц. Франц биш юм байна. За. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. 80 60 байна уу? Өглөөний минь алтаа тавхан богд байна. Алтаа таван боо. Өглөөний мэнд. За шууд хариулт авч болно. Дэлхийн хамгийн өндөр дотор байрладаг хөшөө аль улсад байдаг вэ? Шууд таагаад. Жанбайсаг. Мэгжид жанбайсаг гэдэг байх уу? Баяр үргээ. За тэгэлгүй Монгол улсад байдаг юм байна. За. Энэс өөр өндөр байдгүй юм бах та тий. За 26 м гээд одоо хүртэл бас өндрөөр нь байдаг гэж явсан байна. За дараагийн асуулт юм хэрэгээ явуулсан асуулт байна. Дэлхийн 2 дугаар дайнд холбоотнуудад Өмнөд Америкээс цэрэг илгээсэн ганц л улс байгаа юм байна. Энэ ямар улс вэ гэсэн байна? 4 хариултын хувилбартай. Бразил, Аргентин, Колумб, Венесуэл. Цаг явсан. Венесуэл. За. Холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Биш юм байна. 88 75 байна уу? Байна. Өглөөний минь төбөө байна. Төбөө за өглөөний минь дэлхийн 2 дугаар дайнд холбоотнуудад Өмнөд Америкаас цэрэг илгээсэн ганц л улс байгаа. Тэр нь Венесуэл биш юм байна. Бразил, Аргентин, Колумб 3-ын нэг юм байна. Цаг явсан. За хамгийн том Колумб бас биш юм байна. Холбогдсон Өдрөө байлаа. сайхан өнгөрүүлээрэй. За энэ асуултандаас 3 дахь хүн авах юм 88 61 байна уу? Өглөөний мэндэ. За мөнхөд ах. Дэлхийн 2 дугаар дайнд холбоотнуудад Өмнөд Америкаас цэрэг илгээсэн цорын ганц орон юу вэ гэд Бразил, Аргентин хоёр үлдсэн байна. Цаг явсан. Бразил тэгэлгүй яах вэ? Бразил илгээж ирсэн юм байна. За дараагийн асуулт юм байна. Будда энэ дэлхий дээр хэдэн жил амьдарсан бэ гэсэн асуулт байна. За энэ шууд 10-ын наривчлалтаар авна. 7 8 70 80 60 50. За бас юм хэрэг явуулсан асуулт байна. Будда юу бурхан вэ гэж байгаа юм. Тэгэлгүй яах вэ? Сидхарта ага. 3. Хэдэн жил амьдсан гэж юу? Тий. Хэд наслсан бэ гэсэн. Нэг сая хэд гэж 10 20 30 40 50 60 70 80 90 100. За. 10-ын нарийнч Хоёр. хамгийн бага л. Нэг. Заансангүй. 20 биш юм байна. Холбогдсон баярлаа. Боргил комент хийсэн байж тэрөө холбогдсон. Олон жил зүтгэсний эцэст холбогдож үзлээ. Гоё өглөө байна. Сандардаг залууг байна шүү гинэ. Юун дээр унчлаа боргил? Харин юу дээр унлаа хараадах. Багуулын усурын дээр унсан юм болов? За тэглүү те. За энэ юу байх нэрөө дараалалд асуултууд таарсан байна. 80 тэгдэг байна уу? Мэн. За өглөөний минь. Өглөөний минь аги байна уу? Аги. За.
Будда энэ дэлхий дээр хэдэн жил амьдарсан бэ гэсэн байна. Цаг явсан. 80 жил. 80 жил амьдарсан. Баяр Тэгэлгүй хүргэе. байна. За дараагийнх марзан тайлбартай кино гэсэн асуултандаас орж ирлээ. Ийм асуулт сайн анхааралтай сонсоорой. Jennifer Aniston найз залууга дэлхийн нийтийн өмнө алддаг. Энэ ямар кино вэ гэсэн байна. Цаг явсан. Үзээгүй шиг байна гэхгүй. Jennifer Aniston гэж жүжигчин байдаг те. Тий. За энэ ч одоо нэг найз залуу нөхөр шүү. Нөхрөө дэлхийн нийтийн өмнө алдсан гэсэн байна. 3 Сайн мэдгүй. 2 за холбогдсон даа. Алцсан шүү. Яасан харилт нөхөө. Гэггүй. Ер нь нөгөөдгийг алцсан. За яа ерөнхийдөө жоохон төхүүлээч тэгвэл юу гэж ойлгох вэ? Үгүй дэлхийн нийтийн үнэ ингээл нөхөр нь ингээл байхгүй болсон. Байх болсон. Бүр тоолгоод өгч. 88 65 байна уу? Өглөөний нэг бол байна уу? Өглөөний мэндэ. За их болт Jennifer Aniston нөхрөө дэлхийн нийтийн өмнө алддаг. Энэ ямар кино вэ? Цаг явсан. Jennifer Aniston чи ямар хөө жүжигчин төглөө өөр ямар кино вэ? За Friends дээр тоглодог бах те. Rachel-ийн дүрийг гаргаснараа. За гэхдээ тэрээр нэг алдартай хүний эхнэр өснараа бас их алдартай хаа та. 3 За. 2 Орж ирдгээ болоо доо. За өдрөө сайхан холбогдсон өнгөрцгөө. баярлаа. За түрүү сайн байна. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. За энэ ч одоо бас нөгөө хоёрын тоглосон киног мэдж байгаа л хүмүүс хариулах нь дээ. Гэж төгөлөө 97 94 70 76 байна уу? Мөнх бол Өглөөний мэндэ мөнх бол. Өглөөний мэнд. За мөнх бол шууд хариултаа авч болно. Ийм асуултан дээр бүгд явж байна. Яасан гинэ? байна. Хариултаа авъя. За энэ бол хин Анжелина Жоли, Брэд Питт хоёр хамт тоглосон. За тэгээд шууд нийлсэн шүү дээ. Мис ноён хатагтай болон ноён Смит гэдэг кино юм байна. За дараагийн асуулт анхааралтай сонсож байгаарай. Мөнхөлд улаан өнгийн 3 жимсийг 10 секундын дотор нэрлэ. Загс. Улаан дүн 3 доторх нь улаан юм уу? Гаднах нь улаан юм уу? Мөнх нь улаан ингэж цаг аваад дэмий. Хэрэггүй шүү зүгээр улаан толуулаа шүү дээ. Улаан байна. Улаан л байл. Улаан лайз зөөж жимс юм уу? За амсаг уу? Баярлаа. За улаан өнгийн одоо 3 жимсийг одоо 10 секундын дотор. За чи нэрлэж амжих уу? Ер нь зүгээр бод. Амжин. За. Дугаараа нутсан сонсогч байна уу? Бэлгүн байна. Сарамсаа. Өглөөний мэндэ. За, бэлгүн. Улаан өнгийн 3 жимсийг 10 секундын дотор нэрлэл цаг явсан. Гүзэлтэн алин бөөрөлцгөн. Бөөрөлцгөн. Баяр үргэ. Баяр үргэ улаан бөөрөлцгөн ялцч гэдэг тийм. За бүгдээр нэг нь дуу сонсно. За тэгээд ямар хамтлаггүй гэдгийг таах нь байна. Ойлгомжтой тийм. За ямар дуунд орж ирэх вэ? За. Хаяа гэнэ. За дуулчлаа уучлаа. Цаг яасан. 18 дургуут. За. Машин дээр 18. Гүй. Хамтлагийн нэрийг асууж байгаа Хамтлагийн тийм. нэр хэлээ шүү дээ. Юу гэнэ? Хонх. Хонх. Тэгэлгүй яах Хонх вэ? үзүүлье. Хамтлагийн дуу юм байна. За ялалтын асуулт уу? Тий. Ялалтын асуулт ийм асуулт байна. Богц зархыг хориглосон улс юу вэ гэсэн байна? Цаг явсан. За ганц үгүй юм шиг байна. Холдгүй гэсэн тий. Азийн нэг улс үү юм. Харин тий гэсэн. Азиас юу хэлээд байгаа? Нэлээ хөгжилтэй болсон нь шүү. Цаг туссан 3. Yes, орж ирдэг. Сингапур л юм. Сингапур. Орж ирдэг гэснээр шууд За дараалж ялагчаар тодорч байгаа бэлгүүн маань өчтөр бас Өчигдөр бас бэлгийн ялсан эзэн болсон тийм үү? Тий. За хамгийн гол нь бэлгийн эзэн Өчигдөр болсон. болсон. Дахиад инх өнөөдөр ялагчаар тодорч байна. Баяр хүргэе. За сайхан өнгөрүүлээ. За өнөөдөр нэг бас бэлгийн авнаа. дахиад өнөөдөр бас тэгээд дахиж хэлээ. бэлэг авах бас боломжтой шүү. Сонсож байгаарай. За. За дараагийн сонсогч 99 тэгтэг байна уу? Өглөөний мэнд дүргийн сайхан амарсан их мэн үү? Өглөөний мэндэ Өглөөний ирэх мэ. мэнд. За ирэх мэ. Марзан асуултан дээр таарсан. Марзан кино тайлбар. Зарчмыг ойлгосон бах те. Ийм асуулт байна. Хар тамхичин бүсгүй тэнэгдүү залууг тэнгийг нь далимдуулж 30 жил ашигладаг. Энэ ямар кино вэ? Цаг явсан. Яах нь үдэ хөрх юм бэ? Хар тамхичин бүсгүй тэнэгдүү залууг тэнгийн далимдуулж 30 жил ашигладаг гэсэн мэн. Цаг туссан. 3. Оо яа. 2. 2.
Хүмбүү хүмжтэй бай гэсэн. Нэг Билгүүнийг асуултыг бүгдийг таах. амсангүй. Өдрөөс сайхан өнгөрүүлээрэй. За. За бас үйл явдлыг бүгдээр сайн бодох хэрэгтэй юм байна. Аргууны харах үнцэг гэхдээ амар сони юм байна. Уучлаарай. Айгуу сонь залуу байна энэ. Яас тэгэл. Яаж ийм киног ингэж хэлж чадчихна нэрээ. 8518 байна уу? Өглөөний өндөр амбаана. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За. Ийм асуултан дээр явж байгаа. Бүгдээрээ Марзан кино тайлбар. Хард амигчин бүсгүй тэнэгдүү залууг тэнгийг нь дамжуулж 30 жил ашигладаг. Цаг явсан. За одоо нөгөө Forest Gump. Баяр үргээ. За Forest Gump-ийг нөгөө талаас нь тайлбарлаж үзүүлсэн байна. Дараагийн асуулт La Tomatina буюу улаан лалын баяр аль улсад болдог вэ? Испани улсад болдог юм байна. Ялтын асуулт. Юмжаагийн Цэдэн болын хөшөө аль зүг рүү харж суусан байдаг вэ гэсэн байна. Цаг явсан. Бэмбэ ирчингоор харсан байдаг шүү дээ. Бэмбэ. ертөнцийн зүгээр. ертөнцийн зүгээр юу юм да. Зүүн урагшаа гэж. Зүүн урагшаа. Баяр үргээ. Богдоргоо. За баярлалаа. Өдрөөс сайхан өнгөрүүлээрэй. Өдрөөс сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн асуулт 88 Тэгнам байна уу? Нүүн ганцаа байна. За ганцаа. Өглөөний мэндэ ганцаа. Ийм асуулт байна. Эмо нь Австралийн хамгийн том шоу. Тим үгүй. Цаг яасан. Ямар нэртэй шоу? Эмо. Сүлтэн дээр нэдэг шүү дээ. Австралийн хамгийн том шоу. Тим үгүй. Эмөөгүй шүү байдаг та. Тим тэгэлгүй яах вэ? Тим. За хамгийн том шоу нь үний юм байна. За дараагийн асуулт нэг нь дуу сонсон. Дууны нэрийг таах нь. Ойлгомжтой. Аргу хариултаа бичээг байна. Тэгэхээр намайг таа гэж байгаа маань хоёлаа хамт таана. Юу дууны нэр үү? Аха. За. Бичсэн шүү дээ. Алгаа шүү дээ. Байж тээ. Тэгвэл даатлах нь алгаа. Аттай. Дуулах юм бол яг хэмжих гээд байна. Хэн мэдлээ л гэдгийг юм шиг байна. За цаг явсан. Супермен. Супермен. Тэгэлгүй яах вэ? За Супермен гэдэг дуу юм байна. За сарн туягийн дулсан гайхамшигтай дуу. Ялтын асуулт. Та өглөө болгон хийдэг 3 зүйлээ 10 секундын дотор хэл. Цаг явсан. Сэрэх сүдөө угаах цайгаа. Яа тэгчээр тодорч байна. Цайгаа. Бэлэн байж идэм юм. Найл цуугаа хэлэхгүй. Найл суудгүй юм байна гэл. Төгөлд гаргаад. Ялагч нэр хэмээлээ? Ган зэрэг. За ялагчаар тодорч байна. Баяр үргээ. Та өнөөдөр бас шагналын эзэн болох боломжтой шүү. Сонсож байгаарай. За. Баярлаа. За энэ ч одоо дараа нь хитэн асуулт үлдсэн байна. За тийм үгүй гэдэг асуултуудаас орж иж байна. Өнөөдөр Марзан асуултуудаас байгаа. 9913 байна уу? Баяр. Өглөөний мэндэ. За. Өглөөний мэнд. За ийм асуулт байна. Тийм үгүй гэдэг асуулт байна. Гадил жимс баг зэрэг цацраг идэхтэй. Тийм үгүй. Цаг яс. Гадил жимс тийм. Тийм. Бүх зүйл ер нь бол баг зэрэг цацраг идэхтэй юм байна тийм. За дахиад нэг нь дуу сонсох нь бүгдээ дууны нэрийг хэлэх нь байна. Айнста гоё доо байна. За миний одоо сүл дуу. Үнэ. За ингээл эхэлдэг дуунда. За ер нь нэлээд л бас. Дараа гэж өгдөг юм байна. Цаг явсан. Харангийн дуу. Харангийн дуу биш. Дууны нэр хэлнэ. Гол нь. За нэг ямар ч хэлэндээ те. Тэгээс тэ чи. Тэгэж ихлээд ихэрш. 3. Харангийн амьдрал юм уу? Амьдрал. Өдрөөс сайхан өнгөрүүлээрэй. Амьдрал бол биш юм байна. За сонсож байгаа хүмүүс бол орж ирээд хариулаарай. 80 70 байна уу? Өглөөний минь тугаалсан. Өглөөний минь хүмүүс. За нэг дуу тааж байна. Дууны нэр тааж байгаа. Сонсох уу? За тэгээ. За хамтаа сонсцгоё. Улаан хэрэг. Оо, Хоёр зүйл дуу байсан байж тээ.
Улаан хэрүүлж гэдэг дөө байна. Nissan-ис хамтлагийн улаан хэрүүлж гэдэг дөө. За зарим хүмүүсийн сүлд дөө шүү. За дараагийн асуулт ийм асуулт байна. Ах トゥ хоёр аавынхаа хуучин найзтай нийлж аавыгаа алахаар маш гол, бүр маш гол аялдаг. Энэ ямар кино вэ? Цагаас. За гол маш гол гэдэг дээр л гол одоо энэ зэн акцент байна да. Ах トゥ хоёр аавынхаа хуучин найзтай нийлж аавыгаа алахаар маш гол аялдаг. Цаг туссан байна. Хүүхдтэй кино энэ. Хүүхдтэй кино биш ээ. Маш гол гэхээр чам хэр их зайд чам санаанд орж байна. Бүтлхийгээс гараад. 3. Тэгээд 2. Тэгэхээр чи бооси. баяртай. Сууг нь бол гоё сэтгэж байна. Гэтэ түн чи аллах маллах болдгоо шүү дээ хүн. За ер нь манай хүн алзал нэлээд өхүүлж өглөө. Маш гол гэдэг нь дэлхийгээс гараа явчихж байна гэж байна. Тэгэхээр тэнд очиод яах нь вэ? Алан хитаан болох нь шүү дээ. Алан хитаан болдог. Аавыгаа алдаг. За аавыг нэг ус гэрхэлсэн нэрээр эхэлдэг гээл. Дөхүүлээ да. За энэ бол та бүхэн энэ киног таасан бол хариултаа бичиж байгаа. Энэ оронд хамтран ажиллагчаа танилцуулаа. Манай нэвтрүүлэгтээ Skytel-ийн InLive Hybrid буюу хослсон төлбөрт үйлчилгээ хамтран ажиллаж байна. За тэгэхээр ингэнэ. Хэрэглэгч та нэмэлт төлбөрт ерөөсөө санаа зовхгүйгээр ерөөсөө 20,000 төгрөгийн бүгдийг нь багтаасан Hybrid 20 гэдэг багцыг сонгох юм бол танд яах вэ гэхээр 22 ГБ дата 5,000 нэгж сүлжээндээ хязгааргүй яриа мессеж өших за мөн дээрэс нь music багц хязгааргүй ашиглах боломжтой болно. Энэ айгүй гоё гац. Одоо ер нь 22 ГБ датаг сард ашиглаж барахгүй шүү дээ. 5,000 нэгж ашиглаж барахгүй шүү дээ. Сүлжээндээ хязгааргүй ярьж барахгүй шүү дээ. Үнэ. Тэ барахгүй юм уу? Мессеж ичж байхгүй. Гэхдээ би зүгээр ингээ атархаад байгаа юм. Ингээд дараа талбарт үйлчлэгээ, урьдчилан төлбөрт үйлчлэгээ өөр өөрсдийн давуу салдаал байдаг шүү дээ. Дараа талбарт үйлчлэгээ мөртлөө урьдчилан төлбөрт ингээ бүтээгдэхүүн авчилдаг гэхээр ерөөсөө ингээд аль альнийхэн давуу талын ингээд нийлүүлсэн юм үйлчлэгээ юм байна шүү дээ. Ер нь бол хибрид гэж нэрлэж байгаа юм байна. За тэгэхээр 20,000 төгрөгөөр юу хийх боломжтой вэ гэдгийг бүгдээрээ бодоод эргээд үзье. Юу хийх боломжтой вэ? За яг хуу нэг ганцаараа явж байгаа тохиолдол нэг хоол идэж болно. Хоёулаа явах юм бол 20,000. Кино үзэх үү? Кино үзэн 14,000 төгрөг лөө билет. Тэгээ нэг кино үзэж бол амжина. Нэг попкорн авч хөрөх лөө. За хөрөхгүй ч магадгүй. За ер нь 20,000-аар нэг ганцаараа нэг хоол идэж болно. Ганцаараа нэг кино үзэж болно. Ганцаараа за ер нь ганцаараа юм байна. Би бол Minecraft-ийн өмнө 30,000 байсан санаад байна билет. Ер нь л хөрөхгүй. Тэгвэл 20,000 төгрөгөөр одоо InLive Hybrid ийм олон хослон төлбөрт үйлчлэг сонгоод авах боломжтой юм байна шүү. За энэс гадна дижитал карт гэж байгаа. Дижитал карт нь яа гэхээр та 11,000 төгрөгийн дижитал картыг сонгох юм бол танд 20 ГБ дата 5,000 нэж 30 хоног ирнэ. Дижитал карт 14,000-аар цэнгэлэх юм бол 30 ГБ дата 5,000 нэж 30 хоног ирнэ. За 21,000-ийн картаа цэнгэлэх юм бол 50 ГБ дата 5,000 нэж 30 хоног ирнэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг мэдээж хэрэг Skytel official гэдэг Facebook пэйж нэгээ та бүхэн ороод лайк дарж амжаагүй лайк дараад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Мөн Instagram хуудастай Skytel цэгийн маань гэсэн вебсайт руу хамт дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Утсаар харин мэдээлэл авъя гэвэл мэдээж хэрэг 15 гэсэн дугаарлал залгана. Манай нэвтрүүлэгтээ Skytel-ийн InLive Hybrid буюу хосолсон төлбөр үйлчилгээ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За та мэдхүйн нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүгдээр нэг маш гол аялж байгаа хүмүүсийг олж илрүүлэх гэдэг байгаа. Манайхан баг олцоо. За. Байна уу? 88 Байна уу? Сайн байна уу? Төмөрхөн. Хандраад сүүлийн 3 хоногод бүтэх гэж явсан. За, давтамаар л. За, ийм асуулт нэр явж байна. Оттин дэн. Супер. Яа, за энэ ч одоо Anakin Skywalker чинь одоо Luke-ийн аав байдаг. Сүүлд нь аав нь байж таардаг те. За, тэгээд нөө найз нь одоо дурсан бүсгүй нь ер нь дүүнэдэг тэрэг. За, бүүн асуудалтай. Дараагийнх бас мардсан одоо кино тайлбар байна. Ганцаараа ойд төрсэн залуу бүсгүйн хүүрийг 7 залуу харсаар итэл үнсчихдэг. Энэ ямар кино вэ цаг явсан? Үнсгэлж юм болов. Үнсгэлжин. Юу яриад байгаа бэ? Үнсгэлж. Юу яриад байгаа? Уучлаарай дахиж хариулт авахгүй. Сонсгүй. Устдаа боломж олох юм. Гомдлоо. За, хавцсан баярлаа. За. 10 секунд байх ч. Тэгээ жоохон бодлоо ч үнсгэлж. 80 тэг байна уу? Өглөөний мэнд баатаа байна. Өглөөний мэндэ. За, ийм асуулт. Засангоо одоо цаг явсан. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. За, дараагийн асуулт. За, саяхан өнгөрсөн долгион агсан ямар хамтлагийн гишүүн байсан бэ гэсэн байна. Цаг явсан. Инээмсэглэл хамтлагийнхаа. Баяр хүргэе. За, ялтын асуулт. Швейцар улсад оройн 10 цагаас хойш жорлонгийн ус татах хориотой байдаг. Тийм үгүй. Цаг явсан.
Тим яалагч бодож байна. Ер нь л тим давмгаалаад байна шүү. Тэгвэл дараа нь үгүү дамгаална. Тонгорноо. За ялагчийн нэр хин лээ дахиад хэлээрэй. Баатра. Баяр хүргэе. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Та бас ялагч болох биш ээ. Бэлгийн эзэн болох боломжтой шүү. Сонсож байгаарай. За манай эфирийн утас 77 77 38 83 77 77 88 30 Швейцарт одоо ингээд 20 ус татах 20-т байдаг нь дуу шуух гаргадаг юм байна. За тэгээд тэрийг нь тэрнээс нь болоод хоригдгийл юм байна л да. 80 70 байна уу? Өглөөний минь 3 анхаа байна. Өглөөний минь дээ. За анхаа. Юма хэрэгээ асуултан дээр таарсан. Жохон азгүй юу? За ийм асуулт байна. Гизагийн пирамид хөдөлгөөний чулуу буюу Стоунхендж хоёрын аль нь төрүүлж баригдсан бэ гэсэн байна. Цаг яасан. Стоунхендж нь юу вэ? Таарч уу тий? Тэрүүгээр чинь нэг. Гизагийн пирамид ч юу шүү дээ. Манай эртний өмнөх цаг туссан байна. 3 За байж. Бодход шүү. За юу вэ? 2 1 Стоунхендж авъя. Стоунхендж авъя. За тэгэлгүй дээ. За нэг бас баримжаа байгаа байлгүй. Тэгэл ингэ заваагаад ахын хурдан хилжээж хариул та. За. Наасаар бодход болохгүй ч. За 500 жилээр дөрвөлж илүү эрт баригдсан гэж тооцдог юм байна. Дараагийн асуулт Марзан кино тайлбар. Тэр бумтан залуу бие барьсан хувцс өмсчүүд сэтгцийн асуудалтай нөхрийг зодоод байдаг. Энэ ямар кино вэ? Цаг явсан. Йоо. Бие барьсан хувцс өмсчүүд сэтгцийн асуудалтай нөхрийг зодоод байдаг. Тэр нэг 2. За. Тэр бумтан залуу гэдэг тийм. 3 Баяртай. 2 За тэр бумтан залуу бие барьсан нөхрийг зодоод байдаг гэдгийг л тэр одоо бие барьсан хувцс өмсөх нь ямар ч вэ? Чак Норрис. За тэгэхээр бүгдээрээ сайн бодно. Тэр бумтан бараг залуучийг ховрол гэдэг багт тий. 88 тэгдэг байна уу? Байна. Ирнэ. Өглөөний минь дээ. Өглөөний минь. За марзан асуултан дээр таарсан. Тэр бумтан залуу бие барьсан хувцс өмсөд сэтгцийн асуудалтай нөхрийг зодоод байдаг гэсэн байна. Ямар кино вэ? Бэтмен байна. Жок хийжтэй. Юу гэж хэлсэн гинэ. За дараагийн асуулт ийм асуулт. Пикачу хэмээх покемон ямар онцгой чадвартай вэ гэсэн байна. 4 хувилбартай байна. За мэддэггүй хүмүүс нь шууд хариулна. Цахилгаан цахих, галт хүргэх, мөсөөр үлэх, бодол унших. Цаг яасан. Цахилгаан цахих. Тэгэлгүй яа. Ялалтын асуулт ийм асуулт байна. Италид өөрийн оршуулах газраа худалдаж аваагүй бол өөхөх нь хууль бус. Тийм үгүй. Цаг яасан. Тавамгаалж байгаа шүү. Тийм. За танаа нийлж байгаа баг тавраа. Яа дээ. За хэмэлээ. Би түр энэний тэрийг нь харчаад давамгаалж байгааг хэлсэн за. Ирднэ. За хоёроо та бас бэлгийн эзэн болох боломжтой шүү. Сонсож байгаарай. Хайр өглөөний цайг нэ анхаа. Өөр бүхэлдээ сар хэрэглэн штэ. За инхүү манайх одоогоор штэ тий маш олон ялагчтай 7 ялагч болсон байна. Өчигдөр хэдлээ 6 байсан. Уржигдөр 7 байсан. За энэ өдөр бас тэр рекордыг эвдэх магадaltaй юм байна. За эндээс за манай хороод би төхүүлж өгнө энэ рекордыг эвдэхийн төлөө. Чи бүгд хилээд өгч л бодох штэ. 86 83 байна уу? Байна. За өглөөний минь. Өглөөний минь. Хинтээ холбогдсон бай? Бэлгээ. Бэлгээ. Бэгээр ихэлсэн 3 улсыг 10 секундын дотор нэрлэл. Цаг явсан. Яа яст чам. Бэгээр ихэлсэн 3 улсгээ. Улс. Улса. Болгар. Будапешт. За, цаг дууссан байна. Амьсангүй Будапешт гэдэг улс аахгүй юм. Ойлгосон баярлалаа. За Сандрана одоо бэлтгэлтэй хүмүүс орж биччихэд орж ялчих байх те. Үнэстэй хэцүү маа. 88 74 байна уу? Байна. Одко өглөөний минь. За өглөөний минь дээ. Одко бэгээр ихэлсэн 3 улсыг 10 секундын дотор нэрлэл. Цаг явсан. Болгар, Беларусь, Бразил. Бразил. Баяргүй. Янз. За марзан кино тайлбар байна. За нэг ингээ охин сэрсэн чинь танихгүй залуу орон дээр нь өөрийг өмсч идэг заяа. Тэгэд охин бүр яадагчгүй бүр амар тэр залуунуудад царайлгэлсэн болохоор юм баг. Энэ ямар кино вэ? Нарс шуугын юм уу? Баяргүй.
Ялалтын асуулт. За бас марзан тайлбар, кино тайлбар байна. Залуу охин Стокгольм синдром тусаад одос өхөрт дурлцдаг. Энэ ямар кино вэ? Цагаас. Одос өхөр. Нэр одоос чи төстэй юм шүү. Юу юм бол нөө үтсэн гоо жон юм бол. Баяр үргээ. Яалагчаар тодорч байна. Рекорд хийсэн үү? 8 болчихлоо тий. Заашгүй. За нэр хэмээлээ. Одоотор Одко. Яа. Хөө нэг өчигдөр унцдаг одко мөн үү биш үү? Момо. Амайл. За. За одоо сүүлийн сонсож Бас авъя. аваад Өнөөдөр бас бүгдээр нөө шалруулахад цаг зарцуулах үлдэх хэрэгтэй. 8911 байна уу? Янда мэнэ. Өглөөний мэндэ. За. Ийм асуултанд дарлаа. Аль улсад хагас марафон зайд роботууд хүмүүстэй хамт уралдаж гүйсэн бэ? Саяхан болсон мэдээлэл нь цагаас. Ай. За Роботууд хүмүүстэй хамт уралдаж гүйсэн. Бүр марафонд роботууд хүмүүстэй зэрэгцээ гүйгээд байгаа юм Өө, чинь. Үнэн сэрэлэг. За цаг туссан. Хүчтэй л усууд бах та. Япон биш юм байна. Баярлалаа. Хоолцсон баярлалаа. За манай янд сүүлийн боломжийг автлаа. За ингээ манай өнөөдрийн Араас нэг гой дуу таалах байсан шүү дээ. Янтаа. чи тэр дуугийн сонсох гээд байсан юм. Тий. За манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг 8 ялагчтай. За тэгэхээр 1 дугаарт оюусцсан, 2 дугаарт ариун болт, 3 дугаарт бэлгүүн, 4 дугаарт гамба, 5 дугаарт ган зориг, 6 дугаарт баатра, 7 дугаарт эрдэнэ, 8 дугаарт одконораас одоо самансгүй аргаар энэ одоо бэлгийг бүтэн одоо сарын турших амар өглөөний цай. Амар эрүүл мэндийн өглөөний цай. Ястаа амар юм билэ. Хөөе манайх ингээ комментэр штэ тий. Хүмүүс саналаа өгöd байна. Откод өгж гин, оюусцэнд өгж гин гэх мэтчлээ. Одоо дотроос санал болгодог болох юм болов нэрээ. Тэгэж бас болно л доо манайхан одоо. Тэг жаа хугацаа л авах та тий. Харин яад юм бол би ч одоо бас яг одоо мэдэхгүй байгаа. За би 1-8 хүртэл тоо хэлээ. Уламжлалсаар 1 удаа хийж үзлээ 3 дарсан. 3 удаа үзэн 2 дахь хэлээ 2 дарсан. За одоо яг ялагч тодорлоо 1 6. 6 дээр хин бай. 6 дээр штэ тий. 1 2 3 4 5 6 Баатра. Баатра өнөөдрийн ялагч болж байна. За манай энэ одоо манай энэ амар гээд өглөөний цай энэ үнэхээр гоё юм бэлээ. Монголын одоо 10 гурлаар хийсэн. За хуш 10 гурил, майлангийн гурил, за тэгээ хуш самар, цангис жимс бүр айгүй гоё 6 харцсан. За өглөөний цай ууж амждаггүй хүмүүс бол үнэхээр амар болсон байна. Зөвхөн өглөө энийг хийгээд яг Монгол хүний эрүүл мэнд бүх онцлогтод таарсан амттай юм өглөөний цай бүтэн сарын эрхийг та ажиллаа. Баяр хүргэе. За энэ хүү манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай та мэдхүү нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай адал явдлаар дүүрэн амтны уудыг нээрээ байгалийн орц найрлагатай бомбари. За мөн Skytel-ийн энэ live hybrid буюу хослсон төлбөр үйлчилгээ хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. Манай эфир 9 цаг 10 минутаас Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа Аргуна.